Сайн байцгаана уу? Та бүхэнд мөнгөний орлогын тайлангийн нийлүүлэлт буюу эхний хагас жилийн эдийн засгийн өсөлтийг товч тайлбарлая. Эхний хагас жилд эдийн засаг 5.6%-аар өсөд байна. Өсөлтийн талаас илүү хувийг хөдөө аж ахуйн салбар дангаараа бүрдүүлж байна. Тодорхойлбол өнгөрсөн оны эхний хагасд малын зүбс хоригдол 8.1 сая толгойд хүрч байсан бол энэ онд 188 мянга болж буурчээ. Аж үйлдвэр барилгын салбарын үйлдвэрлэл өндөр байна. Орон сууц, төмөр замын барилга ухсралтын гүйцэтгэл өндөр байж, барилгын салбар өндөр өссөн бол бүрэлдэхүүний цахилгаан станц эрчим хүчний салбарыг дэмжлээ. Уул уурхайн салбарын үйлдвэрлэл эхний хагаст таарав байна. Оюутлогын далд уурхайн олборлолт эртэмжиж, цэсийн бажимлын олборлолт нэмэгдсэн хэдиж, бусад гол түүхүүдийн олборлолт өнгөрсөн оноос буурчээ. Өнгөрсөн 2 жил дараалан 10 орчим хувиар дэлж эдийн засгийн өсөлтөд голомт итгэж байсан үйлчлэгээний салбарын өсөлт энэ онд харьцангуй даруй байна. Гадаад худалдааны эргэлт зээлийн өсөлт саарсан, тээвэр худалдааны салбарын өсөлтөд сөргөөр нөлөөж тус салбарууд эхний хагаст агшаад байна.